Хамгийн ихэнд хийх зүйл бол үсийг оншлох. Бид энэ удаад дунд зэргийн хэмжээтэй өдхөн хураа дунд хэсгээсээ үзүүр хүртлээр хэд гэмцэн үсийг сонгож сэргийх хэмчилгээ хийхээр боллоо. Ийм үсийг сэргээхийн тулд бид Organic Care Bond-ыг сонгож байна. Үсийг гүн чигшүүлэхийн тулд мөн Organic Care Orange Essential Oil буюу жиржин эфирийн тосыг сонголоо. Энэ тос чигшүүлэхээс гадна үйлчлүүлэгчид альжаалаа тайлах боломжийг олгох болно. Ингээд эмчилгээгээ эхлэе. Модон аяганд Organic Care Extreme Oil Mask буюу өдхөн хуурай усан зориулсан угаахын өмнөх хэрэглэх маскнаас 20 даралтыг, Organic Care Bond-роос 4 даралтыг, Organic Care Supreme Oil буюу хэд гэмтэлтэй усан зориулсан эфирийн тосноос 8 туслыг, Organic Care Orange Oil буюу жиржин эфирийн тосноос 4 туслыг холиод хуурай усанд дунд хэсгээс үзүүр хүртэл түргэнэ. Усанд жигд тараахын тулд гараараа массаж хийж, усны угт хүрч үйлчлэхийн тулд төгсгөл хэсэгт эргүүлэн үлдээнэ. Бүх усанд жигд түргсний дараа 10 минут халааж байлгана. Үүний дараа усаар зайлаад Organic Care Original Oil шампунаар 2 удаа угаана. Хоёр дахь угаалтыг хийхдээ Organic Care Orange Essential Oil буюу жиржин эфирийн тосноос 4 туслыг нэмж угаана. Үүний дараа усаар зайлж альчуурт шингээж хатаана. Organic Care Nutrition Oil маскнаас 5 даралтыг, жиржин эфирийн тосноос 2 тусалтай хамт гарын алган дээрээ хольж, чихтэй усны дунд хэсгээс үзүүр хэсэгт хүртэл жигд түрхээд 2 минут усандээ шингээнэ. Усаар зайлж альчуурт шингээж хатаана. Ингээд Organic Care Radiance Oil Conditioner-аас 5 даралтыг, жиржин эфирийн тосноос 2 тусалтай хамт чихтэй усны дунд хэсгээс үзүүр хүртэл түрхээд самаар самнаж хатааж өгнө. Усыг хатааж хүссэн хэлбэрт оруулна. Хамгийн сүүлд нь хуурай усан дээрээ Organic Care Power Oil буюу хэд гэмтэлтэй усан зориулсан эфирийн тосноос 3 туслыг авч түрхэн самнана. Энэхүү тос нь усны өнгийг сэргээх бөгөөд үзүүрийн гэмтлийг багасгаж, усыг гялалцсан эрүүл харагдуулна.